гэсэн одоо энэ жолооч нарын холбооны төлөөлөлгээд саарл очтой буюу одоо ялагчгүй гэж нөхөр одоо өнөөдөр зам тээврийн яамны гадаа майхан бараа сууж байгаа харагдсан. Сая би фейсээр харлаа. Би өөрөө сая засгийн газрын хурдаас гарч ирсэн учраас үдээсээ шинэ нөхөртөө очиж уулзсан. Ер нь Монголын төмөр зам компани нүүрс тээвэрлэлтийн одоо үнийг өнгөрсөн одоо сараас 3 дахин үнийг нэмсэн. 3 дахин биш шүү. 3 дахиж үнийг нэмсээр байтал нүүрсний одоо тээвэрлэлтийн үн бага байна гэдэг имийг одоо ярьж одоо өөрсдийнхөө сансан хэмжээнд хүрэхийг одоо шахаж байгаа. Гэхдээ бид нар энийг жолооч нартай ярьж шийднэ. Дунд нь байгаа тээврийн компаниуд жолооч нартай одоо харьцангуй бага тээврийн хөлс төлж одоо жолооч нарын хөдөлмөрийг мүлжиж байна гэдэг асуудлыг бол гаргаж байгаа юм байна. Тийм учраас энэ компаниудтай очиж уулзалт хийхээр төлөвлөж байгаа гэдгийг хэлье. Өөр болсон модын өндөрч үү? За тийм баярлалаа.